48 дугаар бүлэг. Сайкс оргосон нь. Өргөн уудам Лондон хотод тэр шин болсон явдлуудын дотроос хамгийн аимшигтай нь энэ байлаа. Өглөөний ариун салхийг хордуулсан аимшигт гэмт хэргүүдийн дотроос энэ бол хамгийн бузар, хамгийн хэрцгий явдал байлаа. Хүн амьтанд гэрэл гэгээ өгөөд зогсдгүй. Харин шин амьдрал, найдвар, золбоо өгдөг гэрэлт нар гэгээн туяагаа цацруулсаар олон хүнтэй хотыг гээгүүллээ. Нарны гэрэл нь олон өнгийн үн жишэлээр цаасалсан цонхоор, дугуйн оройгоор, өмхөрсөн ханайн цорхойгоорч нэгэн адил орж тусна. Нарны гэрэл өнөө алагдсан хүүхний өрөөгч гэрэлтүүллээ. Түүний шарилэгч гэрэлтүүлжээ. Сайкс гэрлийг хаах гэж оролдсон боловч нарны туяа орж ирээд болсонгүй. Үүрийн бүдэг бадаг гэрэлд их л аймаар харагдаж байсан бол одоо нүүдэг ялбан нарны гэрэлд тэр байдал ямар шүү харагдаа болоо. Сайкс айчхаад хөдөлж чадахгүй байх бөгөөд хүүхний ёолох, гараа сарвгнуулах нь бүрч аимшигтай болохоор Сайкс айх хэлгэнх нь нийлээд түүнийг дахин цохиж хөнжлөөр бүтээснэ. Нүд нь өөр рүү хараад байгаа гэж бодхоос бүрч аймаар байж тэгсэнд орвол шалан дээр асгарсан цусан дээр нарны гэрэл тусаад цацраг нь таазан дээр гялзаж байгааг ширтэж байгаа юм шиг нүдэнд ил харагдах нь дээрээ гэж бодоод хөнжлөн авч хаялаа. Хүүхний ганц бие л үлджээ. Би махбодоос өөр юм үлдсэнгүй. Ямар бие, яасан их цусав. Сайкс шүдэн зурж голомтоо галлаад хүүхнээ цохиж алсан мунаа галд хийхэд үзүүрт нь алдсан үс галд ормогцоо дүрсхийн асаж үнс болоод үрчлэн хорчлолцоор яндангаар дээшээ татагдан явж харагдлаа. Тэр хүн хичнээн мангар ирчгэлсэн энийг хараад хүртэл айлаа. Гэсэн чи тэр шийдмээ галд барьсаар шатаагаад бүр нүүрс болгох гэж нүүрсний цог руу хаялаа. Сайкс нүүр гараа угааж хувцас арчиж цэвэрлэхэд хэдэн толб ёор гарч өгсөнгөө учир тэр хэсэг нь огтлоод галд хаялаа. Тэр өрөөнд тийм толб хичнээн байна. Нохойны савар дээрч цус наалджээ. Сайкс хүүрийг байнга ширтсээр нэг ч удаа агшин зуурч буруу харсангүй. Бэлтгэл ажлаа хийж дуусаад нохойгоо дахин савраа цус болгож гэмт хэргийн гэрч болов зэ гэж хөдөлсөөр гидэргээ ухран үүдээс мээрхэн нээж гараад цоожилж түлхүүрээ сугалж яваад баашингаа орхин явлаа. Сайкс замын цаад талд гарч байшингийн доторх юм гаднаас харагдахгүй лав байхаа гэдэгт сэтгэлдээ сэв үлдээхгүй тулд цонх руугаа харахад түрүүнд хүүхэн гэрэл оруулах гэж яарахыг оролдоод гэрлээш үзэлгүй өнгөрсөн түүхтэй цонхны хөшиг буулгаастай хэвээр байлаа. Тэр цонхны бараг дэргэд алагдсан хүүхэн хэвтэж байгааг тэр мэднэ. Чухам тэр газар нарны туяа тусч байгаа ажээ. Бурхан. Сайкс огцомхон гараад тэндээс зайлсандаа дотор нь арай гайгүй болж нохоогоо эсгэрэн дагуулад цааш явсаар Айлингтоныг өнгөрч Уутингтоны дурсгалд босгосон чулуун хөшөө байдаг хайгитийн дэргэдэх ухаатаар гарч тэндээс хайгит хийлийн зүгруудан зорьсон тодорхой зориггүй хаашаа явхаач мэдэхгүй явж дахин баруун тийш эргэж ухаа руу дөнгөж буун талын дундуур гарсан нарийн замаар явж байснаа Синвуудыг ороож Хэмстед хийт рүү чиглэлээ. Вилхийн хажуугийн хонхроор өнгөрөн нөгөө талын овоолсон шороон дойр гарч Хэмстед хайгит хоёр тосгоныг холбосон зам хөндлөн огтлоод хийтийн үлдэх хэсгээр дайран хойд сэжүүрийн талд орж нэг хашааны дор хэвтээд унтаж орхилоо. Удсан чигүй дахин босч цааш явлагүй
Харин эргээд Лондон руу дардан замаар явснаа. Дахин буцаж түрүүчийн явж өнгөрсөн газрынхаа нөгөө хэсгээр явсаар сүүлдээ талд сажлан амрах гэж гууганганы амсарт хэвтэж дахин босон харааж өөр хорогдох газар хайн бас л нөгөө аяллаа хийсээр хэсч явлаа. Хүний хөл зөөтэй ойролцоохон ууж идчих газар юу байдаг гэсэн бэлээ? Хэн дум байна. Тэнд явуулын хүмүүс тэр болгон орж гардаггүй. Ойрхон тун айтайхан газар. Сайкс тийшээ чиглэн хэсэг гүйж, хэсэг илүү зангарган могой шиг удаан явж, тэрч байтугай заримдаа бүр зогсож, барьж явсан модороо бут сондуулын мөчрийг гуйдана. Түүнийг очих гэсэн газраа хүрэхэд таарлцсан хүмбэр, хүүхдүүд ч гэсэн цөм сэжигтэй хараад байгаа юм шиг санагдлаа. Иймд тэр хэдий амандаа юм хийлгүй удсан боловч тэндээс юм хүм худалдан авч чадсангүй. Дахин хийтийн зүг буцаад хааш явха үл мэдэн гайхаш тасарчээ. Тэндээс олон бээрийн газар явсан боловч хуучин газараа буцаж ирээд байлаа. Тэр өдөр нэгэнт үд өнгөрчээ. Нар хэлбэлээ. Сайкс хоошоо урагшаа, дээшээ доошоо эргэж тойрсоор нэг л газараа эргэлцээр байж арай гэж сүулдэ Хэтвилд орохоор замнжээ. Өөрөө ч бүр туйлдаж, Европын явдалд шаагдаж ядарсан нохой онцод доголж, орой 9 цагийн үед тэр нам гүм тосгоны сүмийн ойролцоох ухааг уруудан бууж, нарийнхан гудамжаар тэртээ харагдах сүүмгэр гэрлийн барааг харж явсаар жижигхэн гаанцанд толгой шурглаа. Тэнд камин зовхон галлаастай хөдөөний хэдэн хүн архитан суув. Тэд шин орж ирж байгаа хүнд суудал тавьж өгсөн боловч Сайкс тэр үнцгийн нэг суудал дээр сууж гав ганцаараа буюу өөрөөр хэлбэл нохойтойгоо хамт ууж идэн нохойдоо хаяа багсах юм хайж өгнө. Тэнд цугласан хүмүүс айл хөрш, газар нутаг, фригерчдийн тухай ярилцсан. Тэр тухай ярьж дуусаад өнгөрөгч нэм гарагт оршуулсан настай өвгөний тухай хэлэлцсэн. Залуухан нэг нь түүнийг их өдөлсөн гин. Өвгчүүл нь түүнийг дэндүү залуугаараа явчихж гинэ. Жишээ нь нэг буурал үстэй өвгөн хэлэхдээ надаас ахгүй. Хэрвээ би хямгадаж гамж явсан бол ядаж 10-15 жил амьд явах байсан юм. Гин. Ийм яриаг чагнаад ч байх хэрэггүй. Түүнээс морч юм байсангүй. Дээрэмч мөнгө төлсний дараа тэр буланда үг дуугүй, хүнд ажиглагдахааргүй суусаар зүүрмэглэж байтал гаднаас нэг хүн сүр сар хийж орж ирээд сэрээчлээ. Тэр бол хөдөө тосгоноор доншуучлан явган хэсч, хайраг чулуу, сахлын худаг, сахлын бүс, бөөрөнхий самн, тоногийн тос, нохой адууны хямд үнэртэн, нүүр засах элдв янзын тос гэх зэрэг ямыг хайрцагандаа хийж үүрч яваад худалддаг хүн байлаа л да. Тэр хүнийг орж ирэхэд хүмүүс ердийн доог тохуу хийцгэн түүнийг хоол идээд эрдэс тайрцгаа нээтэл чимээ тасалдахгүй шуугалдаж байснаа дараа нь ажлаа зугаатай хослууллаа. Энд чинь юу гихч бараа вэ? Чанараар ямар юм дагаари гэж нэг улаан зэрд болсон хүн хайрцагны нэг буланд нь байгаа дөрвөлжин юм руу зааж хэлэхэд нөгөө залуу нэгийг гаргаж ирээд энэ бол ямар ч толб зэв хэр буртгийг торгаатлас зотон батис цэм бажгар ноосон эд хевс мэрнусан эд муслин бамбасын болон бусад ноосон эднээс арилгаж чаддаг үнэлж баршгүй үнэхээр сайхан эд чүү. Энэ үнэлж баршгүй үнэхээр сайхан эдэр ганц л арчхад арх чимс бив ус будаг бохыг нэг дорн арилганаа. Хэрвээ нэр төрөө хөөцөн хатагтаа нэгийг залгичих юм бол энэ нь хор учраас дороо идэг нь. Хэрвээ ноён хүн шудраг шулууныхаа баталгаа болгоё гэвэл ганц шодор үлжнэг залгивал хүрэлцэнэ. Энэ бол сумнаас дутуугүй хүчтэй амтар араач дэндүү айгүй болохоор ямар ч хэрэгэлзээ үлдэхгүй. Тэгэхээр үүнийг хэрэгэлсэн нь илүү нэр төртэй хэрэг болох юм аа. Ширхэг нь нэг пенни шүү. Ийм чанар сайтай эд боловч ширхэг нь ганцхан пенни шүү. Хоёр хүн шууд худалдан авч байх харагдахаас гадна олонх нь эргэлзээд байх шиг байлаа. Тэр худалдаач энэ үнэн ажиглаад улам их ятгалаа.
Гарга мөхцөл булаацалдаад авах усан терм 14, уурын машин 6, тасралтгүй ажилдаг галваник батарей 1, хүн өвтлээ зүтгээд эд бүгдийг хийж амжихгүй хэцүү. Турган худалдагддаг харин бэлэвсэн эмэгтэйчүүдэд бол жилд хүүхэд бүрд нь 20 фунт 1 фэнси, ихэр бол 50 фунт өгдөг юм да. Ширхэг нь ганц пенэ шүү. 2 хагас пенни басч болно. 4 фарнингийг бол баярлаад лавн шүү. Айрах дарс Жимс би ус тос богь шавар цус болсон имийг арилгана даа. Энэ ноёны малгай дээр байгаа толбыг над пинт эл арих өхөөс өмнө арилгаад орхий гэвэл Сайкс. Хей, малгай өгөөдөх гэлээ. Нөгөө хүн. Би арилгаад орхий эрхэм минь гэж бусд руу харж нүдэмэд. Таныг тэр булангаас үрч ирэхин завгүй арилгаад орхий. Ноёдоо, энэ ноёны малгай дээр байгаа шилэнгийн дайтай дүүрэг хагас кроны хэртэй зузаан толбыг одоо хараарай. Энэ толбыг дарс Жимс би ус будаг богь шавар цус алин боловч гэтэл Сайкс муухай харааж ширээгээ хөмрүүлэн малгайгаа шүүрч аваад гарч одсон учраас худалдаач уг өгүүлбэрээ дуусгалгүй орхилоо. Алаачин сэтгэлд тэр өдрийн турш нэг л хачин айгүй сэжиг төрсөөр байсан боловч хойноос хүн мөрдөөгүй юм байна гэж бодсноос гадна хүмүүс түүнийг өгдөө цөөтэй аригчин байна гэж бодсон хэмээн бодоод хот руугаан буцаж гудамжин зогсож байсан сүүх тэрэгний дэнлүүний гэрлээс дайлдарч хажуугаар нь өнгөрөх гэтэл тэр бол Лондонгоос ирсэн тэрэг байх бөгөөд шуудангийн нэг жижиг конторын гадаа зогсож байгаа нь тэр байлаа. Сайкс одоо хойноос нь юу ирэхийг бараг мэдсэн боловч зам хөндлөн гарч чагнан зогслоо. Хаалганыхан дэргэд шуудан хүргэгч шуудангийн богц авах гэж зогсож байна. Яг энэ үед ойн цагдаагийн хувцастай нэг хүн хурч ирэхэд явган хүний зам дээр бэлэн буугаад байсан сагстай ямыг түүнд нөгөө хүн гардууллаа. Энийг танад өгүүлсэн юм. Өө чи бушуулаач. Энэ нэг золиг шиг цүнхтэй юм өчигдрэл бас бэлэн болоогүй л байсан. Бас л бэлэн болоогүй юу гэж шуудан зогч хэллээ. Отор сони юутай байна да бэ нэ гэж ойн цагдаа асуугаад мордын сайн сонирхох гэж цонхны хаалтмад нэдэргэд ухарч ойртлоо. Нөгөөх нь бэлигээ өмсөнгөө. Сонин гэхээр юмгүй шивдэ. Талхны үн жаахан нэмэгдсэн. Спитлфилдсэд хүн амны хэрэг гарч гин гэж шуугилдож ил байна лээ. Бөөмөдөө үний юм уу худлаа юм уу? Үнэн. Алах мөртлөө хичнээн муухай алсан гэж тэрэгэн дотор сууж цонхоор шагааж байсан нэг ноён хэлэхэд шуудан зөөгч малгайныхаа сэжүүрээс барин нэр нь өрхмэ эр хүнөө бүсгүй хүнөө ай бүүцэгт гэлээ. Өсгүй лав гэж тэр ноёны хариу болгоход хөтөч. Эй бэ чи бушуул гэж яраа ашгарлаа. Шуудан эрхлэгч. Очлоо гэсээр гүйн гарч ирэхэд шуудан зөөгч. Очлоо намайг сонирхож эхэлж байгаа тэр залуу баян эмэгтэй шиг л ирж явна. Хизээ ирэхээр харин бүүмэд. За хөдлөөрэй гэж шуудан зөөгч хэллээ. Эвэр бүрээ хэд дахин дугарч сүйх тэрэг хөдлөлөө. Сайкс дороо зогсож байлаа. Сая яриаг сонсоод сандарсангүй бололтой. Харин хаашаа явхаа мэдэхгүй тэнэгэлзэж байгаа мэт байснаа буцсан Хэтфилдээс Сент Элбанс ордог замаар орж тэр чигээрээ явсаар хотоос гарч хүн амтангүй замаар харанхуйд явхад хамаг бие нь ар засгийн айд зочих нь хачин их болжээ. Урд нь харагдах, хөдлөх, үл хөдлөх жинхэнэ биет юмс буюу сүүдэр бол хачин аимшигтай харагдаад айдас нь хурч байсан боловч өнөө өглөө түүний үдсэн хүүр яг хойноос нь дагаад байх шиг санагдахаас илүү аимшигтай биш байлаа. Харанхуйд бүсгүй сүүдэр, дүр, шийдэмгий алхалж яваа юм шиг нүдэнд нь харагдана. Түүний хувцас, өвс ногоон шүргэх шиг салхи үлээх бүр, түүний сүүлчийн удаа сулхан дуугаар гиншин байсан нь сонсогдох шиг болно. Зогсчвал нөгөөх нь бас л зогсчоод байх шиг. Гүйвэл бас хойноос нь дагаад байх шиг. Тэгтээ хурдлах чигүй, удаашрах чигүй. Гунигт салхины айсаар ямар нэг хүчээр хөдөлж яваа санагдаад гүйхгүй байгаа юм шиг болохоор Сайксын сэтгэл баг зэрэг тайвширна.
Хэдийгээр түүний нэгэн харц Сайксыг үхэл аваачиж чадах боловч Сайкс тэр бүгийг зайлуулах гэж юу ч болсон яах вэ гэж бодоод заримдаа эрс эргэн харахад тэр бүг нь араас нь салахгүй хойно гарч хад байх шиг тул Сайксын толгойтой ус босч хамаг бие нь ардсах юм. Өглөөгүр тэр бүг урд нь яваад байх шиг байсан бол үдэш араас нь дандаа дагаад байх шиг боллоо. Сайкс овоолсон шороог нь алхад өнөөх нь шөнийн жихүүн тэнгэрт дээш хөөрөөд гарсан харагдах шиг болно. Зам дээр дээшээ хараа твтэл нөгөө бүг толгой дээр нь дуушуучгүй нэг ч хөдлөхгүйгээр цусан бичгтээ авсны амьд чулуу шиг харагдана. Үнэн шудраг шүүхээс зугтсан алаачийн тухай ярих хүн ганц ч бүү гараг. Түүнийг мөрдөн илчлэгч өвдөст хүчин ажаагүй байна гэж бүү бодог. Тэгэж зовн тарчилж ганц минут өнгөрөөсөнд орвол хүчин давтагдаад 1000 дахин үхсэн нь дээр. Түүний явж байгаа газар нэг сарвч байсан тул тэнд шөнийг өнгөрөөж болох байлаа. Хаалганых нь өмнө талд 3 улаангар байх учраас тэр дотор маш харанхуй бөгөөд модны мөчөрт салхи үлэх шиг шуугна. Сайкс цааш явж чадахгүй болоод энд үүр цайтал яг ханын налан шин зовлон тамаан эдлэхээр хэвтлээ. Өнөөх бүг яг өмнө нь салалгүй түрүүчээс бүрч аймаар үзэгдэнэ. Бодсноос үзсэн дээр санагдаж тэр гялалзан цэхэлзэх хоёр нүд харанхуйд үзэгдээд гадагш гэрэл огт цацруулахгүй мөртлөө дотроо гэрэлтэй харагдах нь өөрийн ам зугтсан бугаас илүү аимшигтай. Зөвхөн хоёр нүд нь л энэ тэндгүй харагдана. Сайкс ядаад нүдэ анихад өнөө тасалгаанд тэр хэвээр юутай хэтигэ харагдаад болдгоо. Хүүхний хүүр нүд нь яг л сэмхэн ороход гарч байхад ямар шүүсэн тэр хэвээр харагдаад байлаа. Сайкс босон хараагаад тал руу гүйхэд хүүхний дүрс бие хойноос нь илдээд байх шиг. Эргэж ирээд хэвтгэхээс өмнө өнөө хоёр нүд үзэгдлээ. Ингээд айж чичрэн хамаг биеийнх нь хүйтэн хөлс цуун тарчилж байтал шөнийн салхинд тэр хол хүмүүс айд сандран хашгиралдаж байгаа чимээ гинт сонсогдлоо. Тэр шууган аимшигт явдал болж байгаа тохио өгч байсан боловч тийм зэлүүд газар хүний дуу сонсдох нь Сайкст их л алтайхан санагдаж жаал тайтгарах шиг боллоо. Өөрөө аюултай байдал байгаагаа бодмогц хүч чадал ороод сарвчин дотроос усран гарлаа. Уудам цэлгэр тэнгэр гал давтсан юм шиг харагдлаа. Галын дул хурайлан бадарч, оч бутран усарч, утааг Сайксын зүг тууж, олон байрын газрыг эргэн тойрон гэрэлтүүлжээ. Ойр хавийн хүмүүсээ хашгиралдах чимээ улам чанга болж, "Төвимэр, төвимэр" гэх дуултна. Бас түгшүүрийн хонхны дуу, том юм ойчиж, гал час бас хийх чимээ хутгалдаж, галын дул нь ямар нэг саатыг тойрохдоо дээшээ хөөрч, тэндээс хүч аван байгаа юм шиг харагдлаа. Сайксыг харж байх зур шууган улам нэмэгдлээ. Эрэгтэй, эмэгтэй, хүмүүс, гэрэлгээ харагдана. Энэ нь Сайкст шин амьдрал шиг бодогдлоо. Сайкс тэр зүг шууд хар хурдаараа бут сондуул дундуур сараалжин хашаа хоригууд дээгүр үсрэн гүйхэд нохой нь чанга хутсаар өмнө нь ороод давхлаа. Сайкс тэнд хурж очиход хагас хугас хувцалсан хүмүүс ийшээ тийшээ үсчин, зарим нь хашаа сарвчнаас адуу малаа гаргаж, шатаж байгаа байшингаас юм хүм үүрчихсэн галын дул оч дундуур улаан болтлоо халан унж байгаа нуруу модны хажуугаар гүйлтэх нь олон харагдана. Саяхан хаалга цонх байсан нүхээр гал дүрлзэн харагдана. Байшингийн хан турга говь дайвж байснаа доошо унж, галд хайлсан туглага төмөр цагаан болтлоо улайсч доошо урсан гоочно. Хүүхэд бүсгүйчүүл ойрлолдож, харин эрчүүлэн чанга хашгиралдан бие биегээ зоригжуулна. Гал унтраах өөргөнийх яхнах чимээ, шүгэл, ноцож байгаа лондон дээр тусч байгаа усны чимээ, цөм нийлж, чих дөжим
дуулна. Сайкс хоолоогоо сүйтэл хашгирч байгаад дотроо бодох юмнаас ч өөрөө сууч зүхтаад олны дотор орлоо. Сайкс тэр шөнийн турш аль олон хүнтэй аль их шуугантай талд нь гарч усан хөөрөг дээр нь ажил хийж үзлээ. Гал дүлийн доторч орж гүйж явлаа. Сайкс шатаж байгаа шат гიშгүүрээр дээшээ доошоо явж байшингийн дээвэрт гарч өөрийнх нь гიშгэж шажигнж холхиж байсан дамнуур юм дээрч гарч энэ тэндгүй тоосох чулуу нурж гал дурлзаж байсан боловч түүний бие өөр илбэтэй болсон юм шиг амьд үлдснээр барахгүй. Өчүүхэн ч шарах сорив гарсангүй. Ядарч байсан чигүй. Элдвээ юм бодсон чигүй. Тэгсээр үүр цаачээ. Энэ тэнд утаабаа гэсэн эвдэрхий хар болгоос үлдсэн байлаа. Тэр ухаан мэдээ алдах төгсөн үмэн өнгөрөхөд Сайксын үлдсэн гэмт хэрэг бүрч аимшигтай нь өөрт нь дахин бодогдоод хав ойрхон хүмүүсийг сэжигтэйгэр харж үзвэл тэд хэд хэдээрээ энэ тэнд бөөгнөрөөд юм ярилцах тул Сайкс лав миний тухай ярьж байгаа бий гэж бодлоо. Сайкс нохоогоо хуруугаараа дохиж дагуулад сэмээрхэн зайлан одлоо. Усан хөөргийн дэргэд сууж байгаа хэдэн хүн дэргэд дүр нь гарах гэтэл тэд түүнийг жаахан юм идэхгүй юу гэж дуудлаа. Сайкс мах идээд пив ууж эхэлтэл Лондонгоос түүнэр унтраалцах гэж ирсэн улс хүн амны хэрэг гарсан гинэ гэж ярилцлаа. Алаач нь Бирмингем руу явчихсан сурагтай. Цагдаа нар эрэл хийж байгаа юм бах оо. Бариад авна л доо. Тэгээд маргааш л улс даяар зарлах байлгүй гэж тэдний нэг нь хэллээ. Сайкс тэндээс яарвчлан зайлж явсаар хөлөө эцэхэд хөдөө талын замын хажууд хэвтээд 5 мутаач гэсэн их л удаан унтаад цааш нь юу хийх, яах эсгээ дуншин дэмэл тэнж дахиад ганцаараа шөнийг яаж өнгөрөөндөө гэж айж байснаа гинт шийдэн очиж ярилцах хүн мэрсэр байна. Нуугдахад ч найдвартай газар. Намайг энэ хязгаарт байна гэсэн цуурхал нэгэнд гарчихсан болохоор намайг тэнд байгаа гэж хэн бодооч тоо. Тэнд 1-7 хоног гэртээ нуугдаж угаад хэжинээс мөнгө салгаж аваад Франц руу оргож яагаад болохгүй гэж ямар ч гэсэн үзээд алднаа гэж бодоод Лондон руу буцахаар боллоо. Сайкс энэ бодлоо даруй биелүүлэхээр аль зэлүүд хүний хөлцөөтэй замуудаар явж Лондоны ойролцоо нэгэн газар очин нуугдаж угаад үдшийн бүрэнхий болохтой зэрэг тойруу замаар яваад зорьсон газараа очихоор шийдлээ. Нохойгоо яах вүлээ? Хэрвээ таних шанж тэмдгийг минь тодорхойлсон бол нохой нь алга байна. Хамт яваах гэцгэн. Тэгвэл гудамжаар явахад бариад авахулна гэж бодоод нохойгоо усанд хийж алхаар шийдэн ямар нэг цөөрөм хааж эхэллээ. Замдаа нэг том чулуу авч нусны алчууртаа боолоо. Сайкс ингэж бэлтгэж байхад нохой нь эзнийхээ нүрөөд харж байлаа. Зөнгөөрөө ч юм уу эсвэл эзэн нь урд урдынхаас өөр хилан харснаас ч юм уу бүү мэд. Нохой нь урд урдынхаас нилээд хол зайтайгаар дагаж эзнийг алхаагаа удаашруулахад сүүлийн хавчиж байлаа. Эзнийг жижигхэн цөөрмөн дэргэд хурч очиод эргэн харж дуутахад нохой байсан газараас хөдлөхгүй зогслоо. Наашир гэж байна шүү гэж Сайкс сандрахад нохой нь сурсан зангаараа дэргэд нь хурч ирсэн боловч хүзүүгээр нь алчуур оосрлох гэж Сайксыг бүхийхэд ахираад зайлчглаа. Наашир гэж дээрэмч дахин замдрахад тэр нь сүүлээ шарвалзуулаад ойртохгүй байлаа. Сайкс өрөх бэлтгэжгээ дуутахад нохой нь ойртож ирснээ ухарч түр зогсож угаад гинт эргэж хар хурдаараа давхин ариллаа. Сайкс байн шүглдэж нохойгоо эргээд ирэх байхаа гэж гордож хүлээн суулаа. Гэтэл нохой нь эргэж ирсэнгүй. Цаашаа замдаан орж явлаа. Дөрчийсдүгээр бүлэг. Монкс Бранлоуга хоёр
яваандаа нэг уулзаад ярилцаж байтал нэг мэдээ ирж яриаг тасалсан нь. Үдшийн барыг бүрий болж байхад Бранлаугай үүднийхээ гадаа хөлснээ сүх тэрэгнээс гарч ирээд хаалгаа аяархан тогшлоо. Хаалга нээгдэхэд нэг чиргээр тэрэгэн дотроос гарч ирээд нэг талын гишгүүрийн дэргэд зогсоход улаачийн суудал дээрээс бас нэг хүн бууж нөгөө талын гишгүүрийн дэргэд очлоо. Бранлаугайн догсноор тэр хоёр хүн тэрэгэн дотроос бас нэг хүний гарч ирэхэд тусалцаад түүнийг байшин руу бушуухан орууллаа. Тэр хүн Монкс ажээ. Тэд мөн л эндээс дараагаараа шатаар дээшээ өсгөд түрүүнд нь явсан Бранлаугай тэднийг арын тасалгаа дагууллаа. Дуртай дургу өсөж явсан Монкс тэр тасалгааны үүдэнд хурч ирээд зог туслаа. Өөрөө мэдэг. Эргэлзээд байх буюу эсэргүүцээд гар хөдлөвөл гадагш гаргаад цагдаа дууд. Тэгээд миний нэрээр ялан мэдүүлээрэ гэж Бранлаугай хэллээ. Яадаг гэж намайг ингэж хэлнэ гэж Монкс асуухад Бранлаугай түүний нүур рүү ихц ширтэн. Харин залуу минь чи намайг яагаад ингэхэд хүргэх гэж байна? Энэ байшингаас зайлах гэж солиороо юу? Тавьч хэрхмэ. Та явбал яв. Бид ч мөрдий. Харин тангаргалах хэлэх нэг юм байна. Таныг гадагшаа гараад явахдаа зэрэг баривчлаад хулгай дээрмэ хэрэг татуулна. Би нэг шийдвэл буцадгүй тийм хатуу хүн байгаа юм. Бодсноос буцахгүй гээд байгаа бол өөрийн чинь хохь болоод цус нүрт чинь толгой дээр чинь бууна гэж мэдэрэ гэлээ. Намайг ямар хүний тушаалаар бариулчихад эдгээр нохоо чи намайг энд авчирч байгаа юм гэж Монкс асуунгаа дэрэгдээ зогсож байгаа эрчүүлэг ээлжлэн харлаа. Миний тушаалаар би хариуцах юм. Эрхчлөөг алдчихлаа гэж гомдоод байгаа бол та наашаа ирж явахдаа олж авах эрхтэй ч болцоотой ч байсан. Гэвч та шууган дэгдээгээд яах вэ гэж бодсон байлгүй. Та хуулиас нь захирагдвал дээр баг шүү. Харин та тэгж явсаар альчгүй болоод намайг эргэж аргадах тэр битгий хүрээрээ. Өөрөө тэмүүлсээр өөр хүмүүсийн мэдэлд орсон хойно тэгчглээ гэж намайг битгий зэмлээрэ. Монкс зовж нилээн сандарсан бололтой яахаа мэдэхгүй тэнэлсэн. Бранлаугай өөр ажрахгүй хатуугаар та яах санаатайгаа түргэн хэлжэл. Олны өмнө таныг яллуулаад цаазанд өртүүл гэж байгаа бол ёс орволгоё. Би тэгж чадна. Харин хуулийн гаргасан шийдвэрийг дараа нь хүчингүй болгох мэдэл надад байхгүй шүү. Энийг мэдэрэ гэдгийг дахиад нэг хэлчихье. Хэрвээ миний өөршөөл хайр урд та хорлж хөнөөсөн хүмүүсээ өрөвдөж үзэх бол олон яриа алгаа. За энэ сандал дээр суу. Таныг хүлээсээр энд 2 хонжгоо сандал шүү гэвэл Монкс ам дотроо нэг юм бувтнсан боловч бас л сайн шийдэггүй бололтой. Түргэлж үзээрэй. Би нэг л үг хэлчихвэл өнгөрөх нь тэр шүү. Монкс бас л тэнгэлцээр. Би тантай хэлэлцээ хийх гээгүй. Бусдын амин чухал хэргийн төлөө явж байгаа болохоор хэлэлцээ хийж явах эрх надад байхгүй гэвэл Монкс төгдөрсөр өөр яриа алгу. Юу ч алга. Монкс сүрдэн айсан байдалтайгаар өвгөн ноёны царай руу харахад цаатхан шийдэмгий хатуу төлөвөөс өөр шинж тэмдэггүй тул мөрөө хавч сэлгээд өрөө рүү орж суулаа. Хаалгаа гаднаас нь цоожлчих. Намайг дуудсан цагт орж ирээрэй гэж Бранлаугай зарц нартаа тушаахад цаадуул нь гарцгаагаад тэр хоёр л үлдлээ. Монкс малгай цув хоёроо тайлангаа. Миний эцгийн хуучин найз ноёнтон маань мэрэгэн аргатай юм байна да гэлээ. Чиний эцгийн чинь хуучин найз болохоор л ийм байгаа юм залуу минь.
Чухам залуугийн жаргалтай насны хамаг гордол хүсэл маань тэр хүнтэй. Түүний мах цусны төрөл байсан. Даанч залуудаа бурхан болж намайг ганц сараг минь орхисон. Тэр хөөрхийн амьтдыг бодоод л ийм байгаа юм. Миний залуу ихнэр болох ёстой байсан боловч Тэнгэр бурхан өөрөөр таалсан тэр нэг өглөө. Чиний эцэг чинь хүүхдч байсан. Тэр эгчийнхээ нас орж байсан орны дэргэд сөгдөөд байхад би бас хажууд нь байснаа санахаар ийм байгаа юм. Би тэр өдрөөс хойш түүнд их ойр дотно болоод түүний элдвийг үзэж амссаар үхэх хүртэл нь ойр дотно байсан юм та. Хуучнаа санаж ойр дотно байсан минь надад дандаа бодогддөг. Таныг үзэхдээ тэр бүгд маань санагдаж эхэллээ. Ингэхлээр би танд айл болох зөөлөн байхыг бодож байна. Эдвард Лефорд гэдэг нэрийг одоо ч санаж байна. Харин энэ нэрийг та ариун хадгалж чадсангүй чинь би ичиж байна. Гэвэл түүний яриаг дуугүй сонсон хүрлийн сууж байсан Монкс. Тэр нэр чинд ямар хамаа байна? Надад ямар хамаатай юм? Гэлээ. Ямар ч хамаагүй болжээ. Харин тэр маань энэ нэрийг зүүж явсан. Одоо хичнээн олон жил өнгөрсөн ч гэсэн энэ нэрийг хэлэхдээ зэрэг миний сэтгэл хөдлөдөг. Харин та нэрийн сэлсэн барил урштай хэрэг. Монкс нэг хэсэг дуугүй хүрлийн сууж, суудал дээр зөв хөрмөр хавчгнаж, харин Бранлоугаа нүрээ гараараа таглан сууж байлаа. Энэ бүгд чинь цум аятайхан хэрэг байна да гэж Монкс хэлээд. Өөртөө өгсөн нэрийг хэвээр хэрэглэе. Тэгээд яах гээд байна гэлээ. Бранлоугаа итгэвтэйгээр танд нэг ах бий вэз. Таны хойноос дагаад явж байхдаа би түүний нэрийг чихэнд чинь шимжчихсэн бол та гайхаж явсаар наашаа намайг дагаад арих байсан да гэвэл Монкс гайчиж. Надад ах байхгүй. Би хүний ганц хүү. Та мэдэн шүү дээ. Юу ах トゥ яриад байна? Та надаас дутхгүй мэдэн дээ гэлээ. Өөрийнхөө мэдэхгүй, миний мэдэх юмыг сонстоо. Би танд ярьсаар сонирхуулах болно. Гэр бүлийн омог бардамсан хамгийн муухай этгээд нэрлэхүү ясны гайгаар таны эцэг чинь залуу багада аз муутай гэрлээд гарсан ганц ёр бүшийн өрн чи юм шүү дээ гэвэл Монкс эгдүү хөрмөр инээж хажуунаас нь хатуу үгийг тоохоо байсан хүн шүү бэ. Яахав та мэдж л байгаа юм байж. Надад хамаалга гэлээ. Өвг ноён цааш ярихдаа тэгэж тосгүй гэрэлсний уршгаар хичнээн уужиг зовлон эдэлж тарчилж байсныг би бас мэднэ. Тэр золгүй хоёр бие биендээ гайвалсан амьдралынхаа туршид хичнээн зовиртай яахаач мэдэхгүй тарчилж байсныг мэднэ. Тэр хоёр ихэндээ бие бие хайхрахгүй ёс төдий хайлж байснаа сүүлдээ бие бие доромжлон даралдаг болж хайхрамжгүй байдаг байснаа бие биендээ эвгүйцэж тэгснэ үзэн ядах болоод дараа нь бүр бие биеэн бодхоос дургүй хөрсөөр гинжээ таслан салсан. Харин үхэхээс нааш салахгүй гинжний тасрахаатай салсан боловч тэр хоёр хоёулал түүнийг шинэ амьдралд ороод нуухаас харихгүй болсон байсан. Эгч нь ингэж чадсан юм аа. Түргэн ч мартсан. Харин эцгийн чинь тэр гинжний тасрахайг олон жилийн турш зэвэрч идсээр их л зовоосон доо. Тиймээ салж тэгээ юу гэж Монкс асуулаа.
Эгч нь салснаас хойш их газрын тансаг танхаа амьдралд ороод өөрөөсөө 10 дүү байсан ханиа мартчихсан юм. Эцэгч нь бол байдаг газраа алстан явах замгүй болж шинэ хань нөхдөд болсныг та эрх биш мэднэ үз гэлээ. Үгүй мэдэхгүй шүү гэж Монгос хэлэхдээ нүрээ буруулж юм бүхэн толгойс хэсрээд байх гэж шийдсэн юм шиг хөлөөрөө дэвсээд мэдэхгүй гэлээ. Та чинийг ёор мартаагүй. Хэзээч гэсэн гашуудалтай бодож явдгаа таны байж байгаа байдал чинь хийдэг ажлаас чинь дутуугүй харуулж байна. Би одоогоос 15 жилийн өмнө таны 11 сэтрээгүй байх үеийн явдлыг ярьж байна. Эцэгч нь тэгэхэд 31-тэй байсан юм. Яагаад гэвэл би дахиж хэлье. Өвөг эцэгч нь хүүгээ албадаж гэрлүүлсэн. Эцэг эхий чинь дурсгалд халтай тэр явдлын тухай ярих хэрэг надад байна уу? Эсвэл та өөрөө надад үннийг хэлж өгөх юм уу? Надад хэлж өгөх юм алга. Яри гэж хүсэж байгаа бол ярилт. Тэгвэл шинэ хань нөхөд чинь ямар улс байсан гэвэл огцорсон Тэнгисийн цэргийн нэг дарга байсан юм. Тэрний эхнэр нь үхээд хагас жил орчин болсон. Хүүхэд олонтой байсан боловч аз болж хоёрхан нь амьд байж. Оюулаа охин байж. Нэг нь 19 настай хөөхөн бүсгүй. Нөгөө нь 2-3-тай бүр жаахан байсан юм гэж Бранлаугыг ярихад Монгос. Энэ надад ямар хамаатай юм гэх бөгөөд Бранлауга энэ асуултыг ёор анзааралгүйгээр. Тэд эцгийг чинь тэнж явсаар суух болсон тэр газарт хамт байцгаас. Тэд их л түргэн танилцаад ойр дотн найз түншүүлсэн. Эцэг шиг чинь авьяас бэлхтэй хүн тэр болгон байхгүй л дээ. Зан авир санаа сэтгэл нь эгчигээ хуулсан хүн байлаа. Тэр өвгөн дарга улам танилцах тусмаа улам дотн болж байлаа. Ингээ зогссон бол муу нь юу ах вэ? Гэтэл охин нь дурлчихжээ. Өвгөн ноён нэг хэсэгт өг боллоо. Монгос хөмхийгөө зууж газар шагаа. Бранлауга үүнийг ажиглаад цааш аажуухнаар. Тэр жилийн шовтрог болох үед эцэгч нь тэр охины анхны чин үнэн сэтгэл зүрхний дурлалыг булаалаа гэж тангаралан болджээ. Гэтэл Монгос суудлын дээрээ сууж ядан хавчгнаж таны энэ үлгэр богинохон биш шиг байна гэлээ. За залуу минь, энэ бол хүний амссан зовлон зүдүүрийн тухай үлгэр юм. Тийм үлгэр дандаа урт байдгийм шүү. Хэрвээ тунгалаг жаргал цэнгэлийн тухай үлгэр бол их богинохон байдаг юм. Тэгээд байтал баян садных нь нэг нь үхжээ. Эцэгч нь түүний төлөө хохирсон хүй. Ийм явдал ёор мунддгүй шүү дээ. Тэр хүн тэр золгүй явдлыг засах гэж хамаг гайгаас ангижруулдаг эм мөнгөө эцэгч нь орхичихжээ. Тэгтэл Ром руу нэн даруй явах болж тэр хүн тэнд очиод үхсэн учраас хамаг ажил нь 100 задгаа үлдчихв. Эцэгч нь тийшээ яваад бас айхтар өвчин тусч. Эгч нь тэр сургаар чамайг аваад хойноос нь очтол. Яг тэр өдөр ямар ч гэрээс үлдээлгүй, бүр ямар ч гэрээс үлдээлгүй нас байж. Тэгэхээр хамаг эд хөрөнгө нь та хоёрт л үлдсэн юм гэж Бранлаугыг ярихад Монгос түүний өдөөс хараагүй боловч амьсгаагаа татан маш их анхааралтай чагнаж байлаа. Бранлаугыг түр зогсос хийхэд Монгос гинт дотор нуужирч дуух гараа арчиж засцуулаа. Бранлауга түүний нүур рүү харсан хэвээрээ
Гадаадад явах гэж Лондонгоор дайрч гарахдаа манайхаар ороод гарсан юм аа гэж аажмаар хэлэхэд Монкс үл итгэх байдалтай боловч их л зэвүүцсэн гайхсан янзтай дугаар. Энэ чинь ярдуулаагүй юм байна гэлээ. Манайд ороод явахдаа өөр бус олон юмны хамтад өөрийнхөө зурсан тэр хөөрхий охины зургийг орхиод явсан. Даанч яруу санд руу явсан болохоор аргагүй орхисон. Сэтгэл нь зовж төгссөндөө болоод өөрийнхөө сүдэртэй л адил юм шиг өөрөөсөө болсон элдвийн үхэл тусгүй явдлын тухай хайнга яриатай болж байдаг бүх хөрөнгөө алдагдaltaй ямар ч болсон цөмийн мөнгө болгон саяхан авсан өв хөрөнгөөсөө хагас хугасыг их нэртэй бас чамд үлдээх санаатай. Тэгээд гадаадад бүрэн мөсөн оргож гарна гэж байсан. Эгээ ганцаараа явахгүй юм байна гэж би бодсон дог. Дэлхийн хөрсөнд орсон хайр тамтнаар ихэд отон сүлбэтэй болсон хуучин найздаач захиа бичиж юм бүхнээ хэлж өгнө барин сүүлчийн энэ удаа энэ дэлхий дээр амьд яваа цагта уулзна гэж хэлсэн юм л да. Айхрах юм. Хамгийн сүүлчийн удаа уулзсан маань тэр байж. Надад тэрнээс хойш өөр захиа ирээгүй. Дахиж уулзалтаагүй юм аа. Тэгээд цөм өнгөрсөн хойно би түүний гэмтэд дурлал үүссэн газар нь очив. Гэмтэд дурлал гэдэг үг хүнийг хатуу зөөлөн сэтгэлд одоо ямар ч хамаагүй. Хэн ч гэсэн хэрэглэхэн сэтгэл зовхгүй болохоор би хэрэглэлээ л дээ. Тэгээд хэрвээ миний дотроо бодож зовж байсан маань үнэхээр үнэн байвал би тэр уучраа олгоо байсан хөөрхий жалд энэрх сэтгэл үзүүлж толгой хоргодох газартай болгоё гэж шийдсэн. Гэтэл тэднийх хамаг өр шир тооцоогоо дуусгаад нэг шүн нүгэд явцсан. Тэрнээс хойш 7 хоног болсон хойно яагаад нүүх болсон хаашаа нүүснийг мэдэх хүн ёор гараагүй юм да. Монкс бүр чөлөөтэй шүүр салдан тасалгааг эргэцүүлэн харлаа. Дүүч нь эцэж турцчихсан, ховц хунар нурагдчихсан. Үзэх харах хөнгөө золбон болоод ямар ч уучраа гараа юм бүүмэд миний зам таарахт нь би түүний амьдралыг муу мухай явдлаас аварсан юм аа. Гэтэл Монкс юу гинэ гэж хашгиран асуулаа. Би аварсан юм аа. Таныг сонирхох болно гэж би түрүүнд хэлсэн шүү дээ. Сонирхож байх шүү дээ. Би аварсан юм. Таны эмэгтэй найз чинь чиний чихэнд эвгүй санагдана гэдгийг мэдээд миний нэрийг нуугаад байсан байж. Би мэдлээ. Дүүгээ чинь манайд хэвтэж идгэлсэн хойно үзэхэд түрүүний миний хэлдэг зурагтай чихтэйхэн адилхан тул би бүр гайхсан. Ер нь хэрэндээ баригдсан хөөрхий байдалтай байхад нь анх үзэхэд ямар нэг хуучин найзын маань дүрсийг зүүдэнд үзэгдэх шиг санагдуулсан л да. Намайг намтрын дуулж амжаагүй байтал тэр нэг хулгайлан аваад явцсан тухай ярих хэрэг надад юу байх вэ? Гэвэл Монкс яагаад хэрэггүй гэж гэлээ. Та сайн мэднэ шүү дээ. Би юу? Мэдэхгүй гэдэм шүү. Би танаас илүү мэдэж байгаагаа үзүүл үз. Та надтай мэлцэх гээд авахгүй вэ? Зөвгүйсэн чи яах вэ? Туршаад үзэлтэй гэж Монкс ирж хэллээ. Үзэндээ гэж өг ноён хэлж түүнийг шинжлэх байдалтай хараад би тэр жаалыг алдчихад хэчнээн оролдовч олж чадаагүй юм. Их чинь нас нөхчөөд байсан болохоор чамаас өөр хинч тэр нууцыг тайлж хүнгүй байлаа л да. Эхийнхээ өнгөрсний дараа та базаахгүй хэрэг үйлдсэндээ болоод баруун энтгэгдэх нутагт явсан гэж би сурагсансаад тийшээ явсан. Хэдэн сарын өмнө та тэндээс буцаж ирээд Лондонд байсан бололтой.
Харин чухам хаана байгааг хүн өөр мэдэхгүй байлаа. Тэгэхээр би буцсан юм. Манай төлөөлөгч нар ч таны буусан газрыг мэдэхгүй байлаа. Тэдний хэлснээр та заримдаа өдөр бүр ирдэг, заримдаа хичнээн сараар алга болчихдог. Лав нөгөө л хулгайн үүр хэсч танхаа цэдэггүй багийнхаа найз нартай уулздаг байх гэцгээж байлаа. Би тэднээс шин юм асууд сургалаад үйлийг барж залхаадаг байлаа. Өдөр шөнөгүй л гудамж хэсээд явсан боловч одоогоос 2 цагийн өмнө хүртэл хамаг чармайлт маань ёор дэмий болж чамайг алгуурхан ч олж харахгүй нэ гэж бодож байсан юм да. Одоо ч намайг үзэж байгаа үст гэж Монкс хэлээд зоригтой босч. Өөр хэлэх юу вэ? Үхсэн хүний зурсан нэг муу зурагтай аль нэг гүлгийг төстэй байна гэж бодцоход залхай луур дээрэм гэдэг үгийг ам дүүрэн хэлж байх шивтэй. Ах түү гинэ. Тэр эмцэг хоёрт хүүхэд байсан юм гэдгийг ч та мэдэхгүй. Ядахтаа л энийг мэдэхгүй шүү дээ. Гэвэл Бранлоу судлаасаа басан. Тийм ээ. Би мэдэхгүй. Гэсэн чи би сүүлийн 2-7 хоногийн дотор цөмийг мэдэж авсан. Чамд дүү би. Чи энийг мэднэ. Тэрнийг тань. Эхэд чинь гэрээс байсан байна. Нас барахынхаа өмнө чамд нууцын тэрнээс гарах ашгийнх нь хамт хэлээд тэрнийг устгасан. Тэр гэрээсийн дотор гуниг танилынхаа үр болох нэг хүүхдийн тухай өгүүлсэн. Тэр хүүхдийг төрсөн хойно чи санаандгүй явж байгаад үзээд эцэгтэйгээ төстэй байхад нь анх удаа сэжиг аваад тэрний төрсөн газрууд нь очисон байна. Тэнд тэрний эцэг эхийн тухай, төрснийхэн тухай удаан дарагдсан баримт байж. Тэр баримтыг чи устгаад еврейдээ ингэж хэлсэн байна. Тэр жаал хэн болох тухай баримтлах ганц нотлогоо нь одоо голын усны ёроолд байгаагаас гадна тэрнийг эхээс нь авсан зөнөг эм авсандаа ялзарч байгаа юм аа. Бүтэлгүй өөдгүй худалч амтан байна да чи. Харанхуй шүн гудамжинд хулгайч, алаач, талаач нартай сүлбэлдэж байдаг чинь чи биз? Чам шиг юмнаас түм бум дахин илүү үнэтэй хэрэгтэй хүн чиний сүлбэлдээ залбирхнээс болж ам алдсан байна. Чи бол хөрхөөс аваад төрсөн эцгийнхээ зүрхийг гашуун нисанаар хордуулж эцэгч нь байсан хамаг муухай хүсэл яр завхрал нь ой гутам өвчин болж дуусаад чиний харах өнгийг өмхий дотрын чинь тусгал болгосон. Эдвард Лифорд чи намайг бас үдсээр байна аа гэвэл энэ бүх зэмлэлд боломгдсон өөдгөө итгээд нь үгүй гэлээ. Тэр чинь шившигт луурч та хоёрын ярьсан үг бүрий чинь би мэдж байна гэж өвгөн өндөр дуугаар хэлээд. Ханан дээр туссан сүүдэр чиний шивнхий чинь надад миний чихэнд дамжуулж өгсөн юм шүү. Хөөрхийдсэн тэр хүүхнийг харсан өөдгүй амтан ч зориг орж бас энэрх сэтгэл бараг төржээ. Хүн амны хэрэг гарчээ. Чи тэрүнд шууд гар дүрээгүй ч гэсэн өөрцгүй сэтгэл санаагаараа оролцсон байна. Үгүй гэж Монкс дуугараад. Би энэ үнэ чи ерөөсөө мэдэхгүй. Танд баригдсныхаа хойно л би тэнд юу болсон үнэн учрыг мэдэх гэсэн. Учир шалтгааныг би мэдэхгүй. Ерөөн л хэрүүл болоо үз гэж бодсон. Гэвэл Бранлоуга. Та нарын зарим нууц мууцын илчилсэн шалтгаан болж. Чи цөмийг хэлж өгөөгүй юу? Хэлж өгөө. Үнэн баримттай юм хэлж бичүүлээд үсгээ зурж хожим гэрч нарын өмнө үннийг хүлээх үү? Хүлээнэ гэж амлая. Намайг бичиг хийж дуусаад гэрчлэх газраа шилж олоод чамтай хамт ийшээ явах болтол энд зовх юмгүй томоотой сууж явах уу да. Тэг гээд байгаа бол тэг идэх. Чиний хийх зүйл
бас гүйцээгүй шүү. Тэр хүүхэд хэдийгээр гэмт хамгийн бүтлгүй дурлалын үр мөн боловч өөрөө гэмгүй номхон амтан учир тэрүүнд эд хөрөнгийг наригулж өгөх хэрэгтэй. Чи тэр гэрээсийн болзлуудыг мартаагүй биз? Энэ бол чиний дүүгийн холбогдолтой зүйл болохоор ёсоор гүйцэтгэх хэрэгтэй. Тэгсэн хойноо дуртай газраа яв. Чи тэрүүнтэй энэ ертөнцийн уулзах хэрэг ёор байхгүй. Монкс энэ саналыг эргцүүлэн бодсоор түүнээс зүхтаж болох нь гэж бодохоос нэг талаар айж, нөгөө талаар зөвүүн хүрч хоошоо урагшаа алхаж байтал үүд түргэн нэгдэж сэтгэл нь ихэд хөдөлсөн нэгэн эрхэм орж ирээд "Өнөө хий чинь барьж авах болоод байна. Өнөө шөнөл барих нэ" гэвэл Бранлоуга "Алаачиг үү?" гэлээ. Тийм. Нохойн хуучин оргинох газрын нэгэнд байсныг үзсэн байна. Тэгэхээр эзэн нь эсвэл тэр хавьд байгаа бах, эсвэл харанхуйгаар тэнд ирэх бах. Хайгуул цагдаа нар хаасайгүй шинжилж байна. Тэрнийг барих үүрэг авсан хүмүүстэй тааралдахад тэрнийг лав гаргахгүй барьж авна гэцгээж байна. Тэрнийг олж барьсан хүнд 100 фунтын шагнал өгнө гэж өнөө орой засгийн газраас зарлал гаргасан байлээ. Бранлоуга би хуяасаа 50-ыг нэмэх юм шүү. Хэрв амжвал тэр газар нь очиод өөрийн биеэр зарлах юмсан. Мэлиго хаана байна гэлээ. Гар юу? Тэр чин таны энэ хүнийг тэрхэн томоотой суугаад өгтөө зэрэгэл тэр сураг гарсан газрууд бушуухан яваад өгч. Тэгтээ тэнд нэг захтуу нэг болдсон газрууд морьтой давхичээ. Хижин яасан сурагтай юу? Баригдаагүй л байна. Барьчихна гэж түрүүн дуулсан л да. Тэрнээс хойш яасныг бүүмэд магадгүй одоо баригдчихад байж магадгүй. Та эргэлзэх хэрэггүй. Юу гэж шийдэвдэ гэж Бранлоуга Монксоос аяархан асуухад цаадах нь. Шийдлээ. Та миний нууцыг хадгалах уу гэвэл хадгалнаа. Намайг эргэж иртэл эндээ байгаарай. Аюулаас зайлах таны ганц найдварч нь энэ шүү гэлээ. Хоёр ноён тэр өрөөнөөс гараад үүдэн цоочлон орхилоо. Юу болвоо мартсан гэж эмч асуулаа. Сансан бүхнээс арай илүү юм дууллаа. Өнөө хөөх юм уу хүүхнээс дуулснаа? Тэр газар байсан сайн нөхрийнхөө сонсгосон юмтай нийлүүлээд тулгачсан чинь ердөөч гарах молдрах сүвгүй болоод надад өөрийнхөө хамаг болоо явдлыг ястай үннээр нь тооцсон доо. Яг л гэгэн цагаан өдөр шиг тод болсон. Нөгөөдөр оройн 7 цагт уулзахаар өдрөө товлоод биччих. Бид тэнд хэдэн цагийн урд очих бах. Яах вэ? Зүгээр амарцгаа хэлт. Ялангуяа залуу хатагтай минь. Бодвол та бид хоёрын одоо бодож байгаагаас илүү хатуу зориг сэтгэл гаргах хэрэгтэй болно тэрэнд. Одоо би тэр хөөрхий хүүхний өсийг авах юмсан гэхээс нь зүрх минь хөөрөд байна. Тэд тэгээд аль зүг рүү явсан юм? Цагдаагийн шүүх рүү шууд яваад оч. Тэгвэл яг дайралтна. Би эндээ үлдээё гэж Лосберн бахиллаа. Тэр хоёр ноён маш их хөөрөн хөдөлсөн сэтгэлээ хоёул барьж чадлагүйгээр Яруу санд руу салан одлоо. Тавд дугаар бүлэг. Орогдлуудыг мушигсан нь. Ротер хайтын сүм холгүй орших тэм загварын иргэд ирэх хамгийн бохир муухай барилгуудтай бөгөөд хөлөг онгоцууд нь нүүрсний тоосон даргадан шаваарлдсан олон жижиг байшингуудын яндангийн утаанаас болж хав харлжчихсан тэр газарт асар олон хүнтэй Лондон хотынхан ч нэрийг мэддэггүй хамгийн бохир хамгийн хачин жигтэйхэн ариануудын нэгэн оршдог юм. Тийшээ хүрэх гэсэн хүний мөр дээр эрг хавийн аль бүдүүлэг ядуу хүмүүс оршин суудаг.
Учрыг олох бэрх явцуу нарийнхан бохир гудамжнууд гүйлгээтэй байж болох 5-8 арилжаа хийж байгаа нь таарлагддаг юм. Айл хямд амжинт муутай идэж ууш хоршоо дэлгүүрт нь овоолоостой. Ариун цэврийн айл эвгүй хямд хэрэгслүүдэд худалдаачид үүдэн дээрээ өлгсөн байна. Мөхөг цонхоороо хамаагүй худалдана. Түүгээр явхад адгийн ажилгүй хүмүүс, тээвэрчин, нүүрсчин, завхай бүсгүйчүүл, ноорхой жаалууд, голын эрг хавийн янз бүрийн хүн таарлдана. Баруун зүүнгүй салбарлсан нарийнхан гудамжны үнэр танар, элдв бусын муухай юм, өнцөг булан бүрд байдаг агуулах газраас юм ачаад явах тэрэг турганы чихэнд хатсан чимээ үл тасрам. Нилээн цаашлаад явхад хүнцөө явган хүний явдаг замын дээгүүр өнгөсөн араа ядан тогтож байгаа байшингийн өвөр сарвч дэрэгдүүр нь алхаад гарахад ойчих гэж байгаа юм шиг өмхөрсөн хан. Одоо л яг унах гэж байгаа адил эвдэрч нурж эхэлсэн орон цог. Зэвэрч илэгдсэн төмөр утсаар хамгаалсан цонхтой байшин. Ер нь даанч ядуу зүдүү эвдэрч хэмхэрсэн бүх зүйл энд таарлдана. Урд мил понд гэж одоо фоли дич гэдэг усны үерхтэй цагт 6-8 фут гүнзгий, 15-20 фут өргөн болдог бохир гууны дунд байдаг Жекопын арлагч нь чухам энэ хязгаарт Доккадын цаана Стауторк брод байдаг юм. Темзээс салбарлсан энэ гол буюу горих үерхтэй үед хэрвээ лед мэлсийн хаалтыг нээвэл үргэлж усаар дүүрэн байдаг бөгөөд түүний хуучин нэр нь энэ хаалтын нэрээс гаралтай юм. Ийм үед тэрүүгээр явж байгаа хүн тэр гуун дээгүүр тавьсан олон модон гүрний нэг дээр зогсоод хоёр тийш нь ажиглавал тэдгээр байшингийн хүмүүс арийнхаа хаалгаар элдв янзын хувийн сав суулга доош нь унжуулж ус ховоодож байгаа харагдана. Хэрв энийг ажиглахаа болоод байшингуудыг ажиглавал ихэд гайхмаар юм үзэгдэнэ. 5-6 байшингийн дунд цоорхоогоор нь шавар шавхай харагдсан нэг муу сарвчин пин. Угаагаад хатаахаар өлгсөн юм. Хязгаарч харагдахгүй боловч үүнд зориулсан баган цухилсан хагархай цаас масхнаар наалттай цонхнууд. Дотор нь байгаа хэр буртаг балаа юмдч хүртэл халгаатай баймаар агаар хий бүхий тийм жижиг арчаагүй явцуу байшингууд. Шавар шавхайн дээгүүр барьсан ойч чухмаар хаяа ойчдаг муусай модон барилга. Утаа тортог болсон хан, өмхөрч ялзарсан суур, ер нь ядуу гуйланчийн бүх балиар ул мөр хог новш өмхий самхай цөм энд байна. Фоли дичийн эргээр дандаа ийм байдаг. Жекоп барал дээрх агуулах газрууд дээвэргүй, хоосон, хан нурж байгаа. Цонх нь цонх гэмээр юмгүй болж, үүд хаалга нь гудамж руугаа ойчиж унтсан. Янд нь харалсан байх боловч утаа үл гарна. 30-40 жилийн өмнө дээч юхэд алдагдал гарч зарга болоогүй байсан тэр энэ хэсэг бол дэгжин арын байсан юм уу? Гэтэл одоо ёстой элен хулин зэлүүд газар болжээ. Байшингууд нээзэнгүй, үүд хаалга нэвдэрхий. Энд ёстой л бүх зүрхтэй хүн л орж гардаг. Тэд эндээ байж угаад үхдэг ажээ. Тийм улс нэг бол заавал нууц хорогдох газар ирж ирсэн их учиртай хүмүүс байдаг. Эсвэл яа харахгүй ядуу гуйланч болоод аргагүй хорогдох болсон хүмүүс байдаг ажээ. Эдгээр байшингийн дотроос арай онцгой бас эвдэр чимхэрсэн боловч цонх үүдэн бөх. Ард талийнх нь хан өнөө түрүүний хилдэг гурав хандсан нэг байшингийн дээд давхарт 3 эр бэбинийгээ сандарч бачимдсан яах вэ гэсэн байдалтай нэг хэсэг маш гүн бодол болон зовсон янзтай дуугүй харж суулаа. Тэдний нэг нь Тобикрэ Кит, нэг нь шийтлэн гуй, нөгөө нь 50 орчим насны зодоонд хамраа шархтуулсан, нүүрэндээ мөн тэр үед олсон байж магадгүй муухай том сорвтой дээрэмчин байлаа. Тэр нь цөллөгнөөс эргэж ирээд байсан Кегс гэгч хүү юм. Тоби чийлэн рүү хандаж хууч хоёрт манд эндүү халуун болчихсон учраас эд эрхийнхэн оронд өөр нэг хоргодох нүх олж авсан бол дээртэй гэвэл Кекс. Яагаад ч тэгсэнгүй гэж асуувал харин чийлэн гуй. Намайг ирлээ гэж эрх биш та нарыг өчүүхэн боловч баярлах болов уу гэж бодсон юмсан
гэж уран мутахан хэллээ. Наад шиг жожиг хэн ч үнрэл шиншгэргүй тусдаа нэг аятайхан байшинтай байгаад байсан хүнийд гэнт залуу ноён ирэхэд тун айгүй байдаг. Тань шиг юм байдалтай байгаа хүнд бас л ямар өөрч байгаа гэж Тоби хэллээ. Тиймэр мархууд. Хэрв гадаадаас төдий дэрнэ гэж байснаас нь эрт тэгээд бас эргэж ирмэгцээ шүүхэд шилжчихэр тийм залуу хүн ирсэн хойно арга буюу да гэж Кекс нэмлээ. Тэр зур чимээгүй байдал Тоби ердийн ирээгүй сагсуу байдлаа хэвээр хадгалах гэж чармайгаад найдваргүй болсноо мэдсэн айтай чийтлэн рүү хандан Фежинг хязээ барьчихсан тарив гэвэл яг үдийн хоол иддэг цаг өнөөдрийн 2 цагт Чарли бид хоёр угаалгын өрөөний яндан гаргаад арилчихсан өө. Болтер хоосон торхон толгоогоор ороод өгсөн боловч хөлн золиг шиг урт болохоор цохууж байж мэдэгдээд баригдсан. Бет ясан. Мо бетүү. Хүүрийг очиж хэн болохыг мэдхээр явсан гэж чийтлэг улам гөлөлтсөөр хэлээд Муурч унан галзуурч хан мөргөд байхлаар номхруулах зам цөмсгөн больницад аваадсан. Одоо тэнд байгаа гэлээ. Бет залуу юу болов гэж Кекс асуувал чийтлэн. Харин хуултан хаашаа ирэхгүй одоо мөд ирнэ. Одоо ерөөсө хаашаа зайлах аргагүй болсон. Зэрэмдгийнх нь цөм баригдсан. Гуанзны газрын дэрэг дур гарахтаа би нүднийхээ булангаар харж л явлаа. Тэнд гэж цагдаагийнх нь дүүрэн байна лээ гэлээ. Ээнч баллахантай ганц нэгээр зогсохгүй тэр бодвол гэж Тоби хөмхөө зууж хэллээ. Одоо хурал нь болчихв. Хэрвээтэд Болтерын хэргийг шүүж дуусгаад хэрв Болтер бусдыгаа хэлчихвэл бодвол хэлчихээвз. Тэд Фижинийг хэрэг толбогдуулаад сугар гарагт шүүхийн тогтоол гарган 6 хоног болоод нядах үз. Энд чи яриаггүй л тэгнэ л дээ гэж Кекс хэллээ. Улс амьтан хичнээн хачин загнасан гэж чи бодноо. Цагдаагийнх нь тэгж их үзэлцээгүй бол Фижинийг тэр олон хүн тасчаад хайчихсан байх өө гэж чийтлэн цааш нь хэлэхтэй. Фижинийг нэг түлхэл унагсан чинь тэд хүрээлж хамгаалаад цаашаа арай чаргаал явсан да. Цус нууч насгараад хамаг юм шавар шавхаа болцоход ийш тийшээ бүлтгэн хараад цагдаа нарыг шилдэг сайн найз нар шигээ дагаад салахгүй байсныг чи харсан бол зүгээр байсан. Олон хүн даарч цагдаа нар арай л тэсвэрлэн зогсоож хойноос нь Фижинийг олон хүн шүд зүүн занж давшилж байсан нь нүдэнд бүр харагдчих. Фижиний сахал толгойтой үсэн цус болсон байсан нь тоод харагдчих байна. Бас олон бүсгүйчүүл гудамжны өнцөгт олонний дунд шааж ороод зүрхийн суг татъя гэж хашгиралдаж байсан нь чихэнд дуулдаад байгаа юм шиг. Тэр явдлыг нүдээр үзэн чихээрээ сонссон тэр хүний айдас хүрч чихээ гараар таглан нүдэн босоод солиорсон юм шиг хойшоо урагшаага түргэн алхална. Чийтлэн тийхүү тэвдэн гүйж байхад нөгөө хоёр нь газар шагаан дуугүй л сууж байтал шатан дээр гинт нохойн дуу гарах чимээ сонстон төдхөн Сайксийн нохой орж ирлээ. Тэд цонх руугаа зүгтснаа шат руу бууж гадагш гараад зугтлаа. Нохой тэдний хойноос дагсангүй. Эзэн ёр үл үзэгдэнэ. Тэд эргэж ирсэн хойно Тоби. Энд чи одоо юу болсон хэрвээ? Наашаа ирж байсан биш баймаар юм. Үгүй хаа. Гэлээ. Наашаа ирж байсан бол нохойтойгоо хамт ирмээр юм аа. Ингэж Кекс хэлээд амьсгаан давхцсан шалан дээр сунан хэвдсэн тэр нохойг бүхэн хараад байцаараа ус үгүй. Давхсаар угаад хатаж өгөх шахсан байна өө гэлээ. Цөмийг бүр шавхаад уучлаа шүү. Шавар шавхаа болж хөлн доголж нүд нь бараг сохорсныг бодоход лав их холоос гүйж ирсэн бололтой гэж тэрнийг дуугаа ажиглаж байсан чийтлэн хэлэхэд Тоби чанга дуугаар хаанаас ирсэн байж таарах уу? Өөр газар очиод танихгүй олон хүн таарлахаар л энд удаан байж тассан да ирсэн баг. Хаанаас яаж угаад наашаа ирээ юм болов? Эзэн ягаа юм бол гэлээ. Тэр арайч эмээ хорлчмооргүй баймаар юм. Юу гэж та хоёр бодож байна? Гэж чийтлэн асуулаа. Тоби толгой сэгсрэн харин Кекс хэрв эмээ хорлож өгсөн бол нохой нь биднийг
Тийшээ залмаар юм аа. Тэгээгүй баха. Миний бодоход тэр Англиас зайлж яваад нохоогоо орхисон баг. Ямар ч л гэсэн зайлжээ. Тэрнээс биш ийм амгалан хэвтэж баймааргүй дээ гэлээ. Энэ таавар зөв бололтой учраа цөм тийм юм байхаа гэж бодлоо. Өнөөх нохой нь сандал доогуур орж эвхрэн хэвтээд унтаж орхисон тул хинч анзаархаа боллоо. Нэгэнд харанхуй болоход цонхныхоо хаалтыг хааж лаасан ширээн дээрээ тавьжээ. Сүүлийн 2 өдөр болсон аимшигт явдлуудаас тэр гурав маш их зовж өөрсдөө ямар аюулд учрах яах ихээ мэдэхгүй их л гэмшицгээж байлаа. Тэр гурав бие биедээ ойртон сууж чимээнэр гарах бүр цочин хаяа багсаага ярихдаа шивнэх бөгөөд хажуугийн өрөөнд нь өнөөх алагдсан хүүхний хүүр байгаа юм шиг айчгсан дуугүй суун. Тэд ийм янзтай сууж байтал гэнэт гадаа хаалгын хүн яаралтай тогших чимээ дуултлаа. Тэгс айсан айцсан харилгах гэж тал тийшээ эргэн харж "Жалбиц шивдэ" гэлээ. Дахин тогших чимээ гарлаа. Тэр биш байх нэ. Ингэж тогшдгүй юм. Крекет хамаг биеийн чичрэн цонх руу очиж шагаагаад эргвэл царайн зэвхий дан цайсан учраас хэн хаалга тогшиж байсныг асууцгаалгүй мэдлээ. Нохойнч цочин босож гасалсаар үүдэн дээр очлоо. "Оруулах нь зүйтэй" гэж Крекет лаага барилаа. "Туслах нь арга алга гэж үдэ" гэд нөгөө нь сөөнгөд дуугарлаа. "Алгаа оруулах хэрэгтэй. Биднийг битгий харанхуй орхиорой" гэж Кекс задгай зуухны дээрх тавиураас өөр нэг лаа авна. Гарын салганан чичирч асаах гэж мөнгөнсаар байтал үүд тогших чимээ 2 дахин сонсогдлоо. Крекет доошоо бууж хаалгаа нээгээд эргэн орж ирэхэд араас нь эрүү амаа нусны алчуураар боосон тухай бас нэг алчуураар боогод дээрэс нь бүрх малгай өмссөн нэг хүн орж ирчгээд тэдгээрийг яарамгүй тайчхад цаанаас нь зэвхий даасан царай, жавхан буусан нүд, хонх янх болсон хацар, 3 хоног хуцаагүй үс сахал, ядарч зүдэрсэн байдал үзэгдэж сөөнгдөө дорой дуу сонсогдлоо. Энэ бол сүнсэн зайлсан Сайкс байлаа. Сайкс өрөөний дунд байсан нэг сандлын түшилгээс бариад суух гэтэл өөрөө гинт давхын цочиж эргэж харснаа сандлыг цааш нь чирч ханд бүр тулгаж тавин сууснаа ганц ч үг хэлэлгүй тэднийг ээлжлэн дуугүй харлаа. Өөдөөс нь хөмсөх сөхөн харвал нүдэ бушуухан буруулж байна. Тэрнийг хүнгэн дуугарахад цаад гурван цочин тэгж дуухарж байхын ёор сонсоогүй юм шиг санагдлаа. "Энэ нохой яаж яваад наашаа ирэв?" гэж Сайкс асуулаа. "Ганцаараа ирээд 3 цаг болж байна оо. Фижинийг барьсан гэж өнөөрөө сонд зарлсан байдаг. Үнэн худлаа." "Үнэ." Тэд ахин дуугүй болсны дараа Сайкс тухай гараар арчиж "Мус хогноод минь надад ярих юм алгу" гэвэл нөгөө дүүлэн зовсон байдалтай дорой хөдөлсөн боловч хинж дуугарсангүй. Сайкс Крекетийн царай руу харж "Энэ гэрийн эзэн чи намайг хөдөлдөх гэж байна уу? Эсвэл энэ агнуурыг өнгөртөл намайг хэвтүүлэе гэж бодож байна уу?" гэвэл тэр нь түр эргэлцэнэ. "Энд байхад аюулгүй гэж та бодож байгаа бол байж бололгүй яах вэ?" гэлээ. Сайкс арын ханаа харах гэж толгоогоо эргүүлэх гэж аяархан оролдсноо. "Юу хуур оршуулаа юу?" гэж асуувал цаадуулан толгоос ихсэрлээ. "Яагаад тэр?" гэж Сайкс гэдрэг хэлэм харснаа. "Тийм навшиг яах гээд байлгаад байдгийг. Хэмб тэр хаалга тогшиж байгаа" гэж дуултлаа. Крекет айх юмгүй гэж дохио өгч гараад Чарли Бетсийг дагуулсаар орж ирлээ. Сайкс үүд рүү хараад сууж байсан болохоор тэр жаал орж ирмэгцээ түүнийг харлаа. Сайкс түүнийг харахад тэр жаал ухарч "Тоби, чи дараа хахта надад яагаад хэлсэнгүй?" Тэр 3 хүний айж цочих явдалд ямар нэгэн сүрхий төгшүүртэй зүйл байгаа учраас тэр дүүрсэн хүн энэ залуугийн өмнө хүртэл бөмбөгнөхөөс болоод толгой дөхөн гар барихыг завдлаа. Тэр жаал мөн л ухарсаар "Би өөр нэг оронд орё л доо" гэвэл Сайкс урагшаа давшлан
Чарли, чи намайг танихгүй байна уу гэл. Тэр жаал бас л ухарч замдалчны нүд рүү харсаар надад битгий орт. Мангаса гэвэл тэр хүн дороо зогссон бибисээ харсан боловч Сайксын нүд явандаа газар ширтлээ. Тэр жаал атгсан гараараа занж ярих тусам сэтгэл нь улам хөдөлж. Та гурав гэрч болоорой. Би энэ үнээс айхгүй шүү. Хэрвээ энийг барих гэж түрээд ирэх юм бол би хилээд өгнө. Эртхий хэлчихье. Ингэх гэлээгээд намайг алвал алга. Зориг нь хүрвэл яах вэ? Би энд л байх юм бол хэлнэ. Амьдаар нь чанаж алах юм гэж би хилээд ирсэн ч би хилээл өгнө. Алхнаа, туслаач. Та гуравт нийлээд ганц хүний зориг байвал надад тусал. Алхнаа, тусал. Барайч энийг гэж хашгираад маш зөвхөрсөн байдал гарган ганцаараа тэр хүчтэй эрийн өөдөөс асар их хүчтэнхээ гарган бас аз дайрсны ачаар түүнийг шалан дээр ойчууллаа. Тэр хоёрыг хараад байсан гурав тун их гайхан балмагдаад тэр тулдаанд оролцсонгүй тул тэр залуу хоёр шалан дээр ноцолдож гарлаа. Зандалчин жаалыг балбан дэлссээр байсан боловч тэр жаал түүний дээлнээс зууралдаад туслаач гэж байдаг хоолоогоор хашгирсаар байлаа. Тэр тулаан удаан үргэлжлэн гэхэд даанч тэнцвэргүй байлаа. Сайкс тэр жаалыг дороо хийж хоолойг нь өвдөглөөд байтал гэргэд түүний хойноос айн твдсэн царай гаргаад цонх руу заалаа. Гадаа тэр дор олон гэрэл гарч хүмүүс чанга ярилцсан гүйлдэж байгаа чимээ анир сонстон тоймгүй олон хүн хамгийн нааталын зам дээр ирээд байгаа бололтой харагдлаа. Хатуу газар морины туурай дуугарах тул морьтой хүнж байгаа бололтой. Гэрэл улам хурц болж хүн амьтны хөлөөн чимээ улам ойртлоо. Тэгснэ үүдийг чанга тогших чимээ гарч зоригтойгоос зоригтой хүнч дагжин чичирмээр сүрлэг их хөнгөнөлтөх чимээ сонсогдлоо. Туслаач! Тэр чинь энд байна. Үүдийн гэж өнөөгч алхашгирлаа. Энэ сүртэй бөгөөд ер олон гэгч хичнээн агуу хүчтэй сүрлэг байдгийг мэдэж болох үс байлаа. Бурхан Тэнгэр гаднах хүмүүс улам тод хашгиралдах сонстно. Үүдийн нэвдэрэ эднэр ер нээж ихгүй олс шүү. Гэрэл гарч байгаа өрөөрөө бушуухан ороод ирцгээ. Үүдийн нэвд гэж тэр жаал хашгирлаа. Түүнийг дүүгүй болоход үүд цонхны доод талын таглааг балбаж зөхөх чимээ улам хүчтэй, улам олон болж олон хүний хашгиралдах нь сүртэй бөгөөд ер олон гэгч хичнээн агуу хүчтэй сүрлэг байдгийг мэдэж болох үс байлаа. Сайкс тэр жаалыг хоосон шуудаа үүрч яваа юм шиг амархан чирч хоош урагшин бачимдангүй ихтэй. Энэ бархираач өдрийг хааш нь хийх вэ? Аливаа энэ үүдийг нээгээрэй гэж замчаад жаалыг тэр өрөөрөө түлхэн оруулж цуургыг буулгаж цоожилж орхиод доод талын хаалга хаалттай юу гэлээ. Цоож нь хоёр эргүүл цоожилсан байгаа гинжтэй заацсан бүхүү. Гөлөм төмрөөр эмтсэн юм лээ. Цонхны хаалт мод нь бас тийм үү? Тэр нь ч гэсэн тийм ээ. Муусан хогнууд яавал яач л вэ? Та нарыг чадна да гэж нөгөө бачимдсан зандалчин цонхны жазыг дээш нь өргөн олныг занж байлаа. Хүний чихэнд дуулдсан аимшигт дуу чимээний дотроос энэ хилгэнсэн олны дуу чимээ гоц их чанга байлаа. Зарим нь байшингийн шатааж галдаа гэж түүнд ойр байгаа хүмүүс хашаалтна. Зарим нь тэр зандалчныг буудаж ал гэж цагдаа нар хашаарна. Тэдний дотроос морьтой нэг хүнийг гүйцэх хилэгнэж хорссон хүн үл үзэгдэх бөгөөд тэр хүн морин дээрээсээ бууж олны дундуур усан чумбах адил зүлсэн ороод шат авч ирж өгсөн хүнийг 20 гинегээр шагнан шүү гэвэл дэрэгдэн байсан хүн давтан зарлж цааш нь олон зүүн хүн ан амнаасаа хашгиралтлаа. Зарим нь шат аваадар гэж, зарим нь алх аваадрэ гэж, зарим нэг нь тэдгээрийг ирж байгаа айтай гэрэл бариад иш тишээ гүйснэ буцсан ирж дахин бахиралдана. Зарим нь хайр гамгүй хараад зүгсээр амьсгалаа арайч хараа авна. Зарим нь галзуурчсан юм шиг урагш тэмүүлэн давшилж ажил хийж байгаа нэгэндээ саад болно. Зарим зоригтой нэг нь усны хоолой, ханны нур живдэрсэн газраар дамжин дээш харахыг завдна. Сүмөрөөл догшин салхинд найгах тарианы толгой шиг харанхуйд бужигнаж гин. Дуу нийлүүлэн чанга орилолдож гин. Үертэй байгаа шүү дээ.
гэж өнөөх алаач өрөөнд эргэн орж цонхны хөшиг буулгаснаа. Намайг ирж явахад үерхтэй байсан. Аль олсая. Аль утхнаас нөгөөрэй. Тэд байшингийн өмнө шаваарлаж байна. Би фоли дээч рүү буугаад арилж ярих юм. Олсая. Үгүй бол би бас та гурвыг алаад амиа хорлон шүү гэлээ. Айд сандарсан нөгөө дүүл нь олс байгаа газараа хэлж өгөхөд тэр нь хамгийн урт бүх олсыг аваад дээшээ хараалгалаа. Жаал хүүх орсон өрөөний жижигхэн цонхноос бусад бүх ард талын цонхыг туйбуугаар бэхэлсэн байлаа. Жаал хүү тэр цонхоор багтаж гарахгүй болохоор гадаа зогсож байгаа олонд "Байшинг араас нь хамгаал" гэж дандаа хашгирсаар бөгөөд алаачийг Динкавын жижиг хаалгаар дамжин байшингийн ороо дээр гарахад энэ тухайг байшингийн нүүр талд байгаа хүмүүст өндөр дуугаар мэдээлэхэд цаадуул нь тэр даруй бие биетэйгээ шахацлсаар байшингийн арууд тасралтгүй урсгал мэт хөдлөлөө. Сайкс тэр жижиг хаалга гаднаас нь хүн онгойлгож чадхааргүй болох гэж барьж гарсан банзаараа таглаад байшингийн дээвэр тоосгон дээгүр мөлхөж дээврийн намхан хормогчоор доошоо тонгон харлаа. Ус татарч Ёроолын лаг шоронгоо үлджээ. Цугласан олон энэ үзэгдлийг харж Сайксын хаашаа хөдлөхийг ажиглан чухам яах санаатай байгааг мэдэхгүй агшин зур чимээгүй болсноо бодлыг олоод бүтлгүй явдал тохиолдсныг харж улам сүртэй галзуурсан мэт хашгиралдахад түрүүчийнхэн шууган шивнэж байсан мэт санагдана. Тэд хашгиралд саарл байлаа. Юу болж байгааг нь сайн мэдэхгүй хол зогсож байсан хүмүүс нийлэн хашгирч ёр энэ хүнийг хараа зүгх гэж хотын бүх хүн гарч ирсэн мэт байлаа. Энэ тэмдгүй гаалга гэрэл барьж уур хилэн бадарсан үе олон хүн байшингийн нүүр талаас яаран гүйлтэн. Жалгай нөгөө талын байшингуудад хүмүүс дүүрч, цонхны хаалтуудаа нээж, цонх бүрээр хүний толгой цохын дээвэр бүр дээр хүмүүс ярдын зогсоод гүүр бүхэн хүнээр дүүрнэ. Өөдгөө өнөөх алаачийн барааг түрч гисэн олж хараад ойрлолдож болох газар бүхэн өөд хүмүүс тэмүүлж байлаа. Одоо ч нэг барин үсттэй гэж хамгийн ойрхон нэгэн гүүрэн дээр байгаа хүн хашгирахад "Ураа!" гэцгээж байлаа. Олон хүн малгайгаа аван даллаж дахин бахиралтна. "Амьд барьсан хүнд 50 фунт өгнө. Тэр хүнийг мөнгө ирж автал би энд хүлээж байна" гэж мөн тэр гүүрэн дээр зогсож байсан өвгөн зарлалаа. Дахиад л хашгиралдаж байтал үүдийн эвдэж өнөө шат шаардаад байсан хүн өрөө рүү нь орж игнэ гэсэн сураг тэдэнд дамжин тартал хүмүүс шууд эргэж түрүүчийнхэн байсан газар руу гүйлтэхэд цонхоор харж байсан хүмүүс байшингуудаас гадаа гүйлдэн гарч тэдний байрыг эзэлж байлаа. Хүмүүс гэмтэн этгээдийг цагдаа нар байшингаас гаргаж ирэхийг олж үзэх гэж шахалдан түлхэлдэн үүдний зүг тэмүүлнэ. Хөл дарагдан багтарч өгөхтэй шахсан хүмүүсийн орилж бахирх нь аимшигтай. Нарийнхан гарц удамжуудаар явахын аргагүй боолттой. Хүмүүсийн зарим нь байшингийн нүүрэн тал руу зүтгэн, зарим нь олонний дотроос гарч зайлахыг оролдож байлаа. Энэ үе хүн бүхэн алаачийг үзэх юмсан гэж хүсэж байсан боловч анхаарал өөр зүг татагтаад байлаа. Олонний хорсол занал тавчигдан оргон зайлж чадахгүй байгаа Сайкс цөхрөөд дороо сууж байсан боловч гэнт гарсан өөрчлөлтийг ажиглан амьдралынхаа төлөө сүүлчийн удаа тэмцсэн харанхуйд олонний дунд арилан өхөр шийдээд усан дунж өгсөн ч хамаагүй хэмээн гууруу үсрэн орохоор босон хараалаа. Байшинд хүмүүс нэвтрэн орсон чимээг сонсож тэвдэн хамаг тэнхээ тамираа шавхан дайчилж утаа гарах яндангуудын нэг талд нь нэг хөлөөр чангалан зогсож янданг олсныхоо нэг үзүүрээр орон нөгөө үзүүрийг нь гар шүдээрээ бараг нүд ирмэхийн зур зангидаад одоо олсоо барин буухад газар хүртэл өөрөөс нь өндөргөө зай үлдэх тул олсоо тас огтлоод үсрэм бууя гэж хутгаа бэлтгэн барьсан байжээ. Битүү гогцоогоо хүзүүндээ углан бэлхүүсээр орох гэж байтал олны түлхэлтэнд явчихгүй байгаа газраа үлдэхийг хичээн гүүрний мөхүүгээс байдгаараа зууран зогсож байсан нөгөө настай өвгөн ноён "Өнөө алаач чинь доошоо буух нь байна шүү" гэж сэтгэл ихэд уйман зарлж байсан бөгөөд алаач итгээд яг энэ үе байшингийн дээвэр рүү эргэж харснаа гараар толгоогоо барьж "Өнөө нүдэн" гэж аимшигтай ёр бишийн муухай дуу алдаад аянган дайрагцсан хүн шиг тэнцвэрээ алдан гуйваад хормогчин дээгүр сав унлаа. Түүний хүзүүгээр байсан битүү гогцоо нь
Номын хөвч шиг татаж үүний бие нь номны тавьсан сум шиг нисэхэд л унж 35 фут цайг туулахад хамаг бие нь гинт сэгсрэгдэн аимшигтай таталдлаа. Тэр хүн инхүү гартаа нээлттэй эвхмэл хутгатай дүүжлэгдлээ. Хуучин яндан дөргсөн боловч дажгүй тэсч үлдлээ. Алаач итгээд амьгүй дүүжлээстэй хүүр болгон өнөө хоригдсон жаалын цонхыг тагласан болохоор тэр жаал тэр хүүрийг түлхэж "Энтээс намайг гаргаж өгөөч" гэж гуйж ойлоо. Саяхан хүртэл нэг газар нуугдж байсан нохой одоо дээврийн хормогчийн тэрүүгээр урамгүй гаслан хоошоо урагшаа гүйж байгаад эзнийхээ мөрөн дээр үсрэн буух гээд үсэрсэн нь онсон. Агаарт дүүлэн өнхөрсөөр газар чулуун дээр толгой горон хаг унлаа.